Say hi guys. Өнөөдөр хэдүүлээ гоё car vlog хийнэ. Ойр бүр амар завгүй яваад тэгээд бичлэг хийж чадахгүй өнөөдөр өстой машинд ажлын амжуул явж та иддэг нэг айгуу чухал сэдвийн талаар ярилцаатай. Okay. За сайн байцгаана уу? Шинэ бичлэгтээ тавтаа морил. За өнөөдрийнхөө бичлэгээр маш олон хүмүүсийн надаас асуудаг нэгэн том асуултын талаар би та бүхэндээ айгуу гоё товшодорхоо эмгэгсэстэй нэг хитэн зөвлөгөө өгье гэж бодлоо. Тэр нь юу вэ гэхээр маш олон хүмүүс надаас гадаадд сурахад тэр дундаа дэлхийн топ сургуулиуд топ 100 сургуулийн шилдэг сургууль тэнцгэд яг юу хэрэгтэй байд юм бэ? Та тэнцгэд та яаж бэлчижсэн бэ хэмжил надаас айгүй их зөвлөгөө асуудаг байгаа. Тэгэхээр мэдээж одоо гадаадд сураад ялангуяа тэр дундаа Ivy League топ сургууль тэнцгийн тулд маш олон бодох ёстой зүйлс байдаг, маш олон мэдэх ёстой зүйлс байдаг. Тэр дундаас өнөөдөр би та бүхэндээ одоо хамгийн чухал гэж үзсэн ер нь 4 area болт гэж бодож байна. Одоо 4 чухал чиглэлийг. Тэгээ энэ 4 чухал чиглэл дотроо маш олон зүйлс багтсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ аюу сайн сонсож аваарай. За тэгээ гадаадд сурахтай холбоотой би хэд хэдэн бичлэг өмнө хийж байсан. Тэдрээгээ бүгдийг бас description box дээр оруулчаа. За нэг Намун гэдэг нэрэн дээр жишээ авчи тийм үү. За Намуна гэдэг охин гадаадд сурмаар байна. Одоо топ 100 сургууль тэнцмээр байна. За хамгийн түрүүнд тэр охин яг ингээ боддоор хийгээд ирэхэд яг ямар саад бэрхшээл тулрах вэ гэхээр application process гэдэг. Application process гэдэг нь одоо тэр сургуулаа яаж судалт юм бэ те? Тэр сургуулиудаа одоо яаж яг өргөдлөө явуулдیں۔ Яг ямар платформоор явуулдیں۔ Улс орон болгон өөр байдлаар өргөдөл хүлээж авдаг тий. Тэрийг нь одоо судлах гэх мэтчлэн. За тэгээд одоо аппликейшнд одоо өөрийгөө өргөдлөө бэлдээд явж байхад маш олон төрлийн одоо юу гарч ирдэг. Хикапууд буюу одоо жижиг бэрхшээлүүд хичээлээс гадуур үйл ажиллагаануудаа хийх ёстой болдог. Тэрийгээ яг зарим хүмүүс маш олон үйл ажиллагаа хийдэг. Яг хамгийн чухлуудаа сонгоод хамгийн үнцэнтэй өөрийн чинь яг зөв утга учраар зөв одоо тодорхойлоод явуулах тэр аргыг одоо хэр аргын хүмүүс мэддэггүй л дээ. Нэгдүгээр ангиас хойш оролцсон бүхэл олимпиада бүхэл одоо юмнуудаа ингээл явуулах нь сайн гэж боддог ч гэдэм үү те. Логистик маш их шаардсан байдаг. Яг тухайн орон руу хэрхэн яаж өргөдлөө амжилттай яг тэр платформыг ашиглаад явуулах вэ? Түүнээс гадна та тэр явуулж байгаа аппликейшн дээр за чинь Америк руу явуулж байгаа Common App ашиглаж байгаа шүү дээ те. Common App-аар дамжуулж та зөвхөн яг нэгдсэн өргөдөл дээр та яг хэрхэн яаж гарч ирж гинэ гэдгийг хэр аргын хүмүүсээс хийж чаддгүй. Тэгэхээр энэ дээр анхаарах маш чухал хэрэгтэй. За хоёр дахь чухал зүйл нь юу вэ гэхээр personal statement essay буюу таны хувийн эссе байдаг. За сургууль бүр хувийн эссе асуудаг. За сургуулиас гадна сая хамгийн ихний алхам дээр дурдсан яг тухайн платформуд ер нь нэгдсэн эссений асуултууд асуудаг. Тэрнээс гадна сургууль бүр өөрсдөө гэсэн одоо илүү наривчлсан асуултууд асуудаг л та. Жишээ нь ягаад манай сургуулийг сонирхож байгаа юм бэ те? Манай сургуульд чи хэрхэн яаж үн цэнийг бүтээх боломжтой юм бэ? Манай сургууль яагаад чамайг авах ёстой гэж гих мэтлэн маш чухал асуултуудыг асуудаг. Тэр энэ асуулт болгон дээр яагаад айгүй хэцүү байдаг вэ гэхээр англи хэлтэй хүн болгон сайн эссе бичиж чаддгүй. Сайн бичдэг хүн болгон мундаг хувийн эссе бичиж чаддгүй. Энэ хоёрыг хослуулсан хүнч сайн бичиж чаддгүй. Яагаад вэ гэхээр хувийн эссе нь зүгээр нэг одоо англи хэлний хичээл дээр бичдэг байсан ч тийм зохион бичлэгийн эссе биш байхгүй. Хувийн эссе нь яг таныг яг ямар хүн бэ гэдгийг тийм ээ таныг яг ямар хүсэл мөрөөдөлтэй ямар хүсэл зорилготой яг ямар ийм гоё те одоо ааврагаар ярих юм бол ямар ийм гоё бүрхүүлтэй ямар хүн бэ гэдгийг нэгсэндөө цаасан дээр гаргаж ирэх бол маш чадвар шаарддаг, маш урлаг шаарддаг. Та бүхэн маань яг энэ хувийн эссен дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ бол маш удаан хугацааны процесс ордог. Үүнээс гадна маш сайн ментор буюу одоо коуч хэрэгтэй байдаг. Яг одоо таны эссег чинь өмнөөс чинь хизэж шинж бичиж өгч болохгүй. Гэхдээ таныг яг одоо өөрийгөө тэр зөвөр илэрхийлж гаргаж ирэхэд тань зөв асуултуудыг асуугаад чиглүүлээд хамтдаа эссен дээр ярилцаад хамтдаа эссег чинь build up хийгээд тэр удаан хугацаанд одоо өөртөө тэр эссен дээр ажиллаж байгаа чинь улам сайжруулад уншаад сайжруулад өгөх бас маш хэрэгтэй байдаг. За гурав чухал зүйл нь болохоор standardized test буюу одоо нөгөө нэг өөрийнхөө англи хэлний ур чадварыг шалгуулах
одоо шалгалтуудыг сургуулиуд маань шаарддаг байгаа. За ковидын үеэс болоод бас тухайн нөхцөл байдал TOEFL, SAT энэ төр бас зарим сургуулиуд шаардахгүй арай өөр амархан Duolingo ч юм уу тэр болгоныг шаардаад эсвэл одоо AP шалгалтуудаар нь ч юм уу дүүцүүлээд авчдаг болсон. Гэхдээ бас TOEFL, SAT-г бусад сургуулиуд, бусад орнууд ч гэсэн шаардж байгаа учраас та бүхэн маань яг энийг 100% мартаж бас арай болоогүй байгаа. За энэ дээр ихэнх сурагчид маань ямар алдаа гаргадаг вэ гэхээр ямар ч төлөвлөгөө, стратеггүй бэлддэг. Тэ бэлдээлэн нухаалын суугаалын шалгалтаа хийзээ өгөн тодорхойгүй, ямар ч одоо оноогоо ахиулах тактикгүй, ямар ч яг шалгалтаа хийх тактикгүй, тип үдгүй гэх мэтлэн. За тэгэхээр энэ дээр та бүхэн маань маш сайн стратегтэй, цаг хугацаа төлөвлөгөөтэй, за тэгээд дахиад ер нь айгүй сайн коуч багштай бэлдэх хэрэгтэй. Хамгийн гол нь стратегтэй, төлөвлөгөөтэй, за тэгээд оноогоо ахиулах одоо тэр типүүд, тактикуудыг айгүй сайн өөр дээр хэвшүүлэх хэрэгтэй юм шиг. За ингээ хамгийн сүүл буюу дөрөвдөх миний хэлмээр байгаа чухал зүйл нь юу вэ гэхээр self discovery буюу яг их сургуульд сурч болно тий гадаадын мундаг их сургуульд тэнцмээр байж болно. Гэхдээ та өөрийгөө аягүй сайн тодорхойлох хэрэгтэй. Та өөрийгөө магадгүй 100% бүтээсэн байх шаардлагагүй. Гэхдээ та өөрийгөө олох тэр бүтээх тэр үйл явцад та өөрийгөө түлхэж оруулах хэрэгтэй байдаг. Өөрийгөө бүтээх, өөрийгөө олох энэ одоо аягүй гоё үйл явцыг аль болох эрт эхлэх тусам таны одоо дараагийн амьдралын шийдвэрүүд улам илүү гоё тодорхой болж ирдэг. Тэр их сургууль сурна гэдэг бол одоо 10 жилийн 1-р ангиас 10-р анги руу орох ч юм уу 10-аас 11-д орох тийм нэг алхам биш юм аа. Их сургуульд орно гэдэг чинь маш том амьдралын чинь шийдвэр. Тэр 4 жилийн хугацаа бол таны дараагийн 40 жилийг ч маш гоёор тодорхойлох боломжтой нэгэн том алхам учраас та бүхэн маань өөрийгөө анханаас 10 жилдээ байхдаа айгүй сайн хүнтэй ярилцаж тий зөв хүнтэйгээ ярилцаж зөв асуултуудыг өөрөөсөө асууж яг өөрийгөө тодорхойлох тэр дасгал ажил бол journaling маш олон тактикууд байдаг. Тэр болгоныг хэрэгжүүлээд явах айгүй чухал. Тэгснээрээ та өөрийгөө яг юунд дуртай тодорхойлно, юунд дургуугаа мэднэ, ямар мэргэжлэр сурмаар байгаа нь тий яг юу бүтээмээр байгаа. Гэх мэтлэн одоо айгүй чухал зүйлсийн фундамент та тодорхойлох боломжтой. Одоо би 10 жилдээ юу боддог байсан? Одоо шал өөр юм боддог. Гэхдээ миний 10 жилдээ өөрийгөө одоо self discover хийжсэн тэр чухал ололтууд одоогийн миний төвшөнд нөлөөсөн байт юм аа. Тэгэхээр би дөрөвт буюу одоо self discovery дээр өөрийгөө олох тэр аялал маш чухал гэдгийг хэлмээр байна. За тэгээ энэ олон зүйлсийг те яг хаанаас эхлэх вэ мэдэхгүй, яах учраа олохгүй. За одоо нариун заяагч ингээ ийм олон чухал юм хэллээ. Яаж эхнээс нь эхлэх үү гэд мэдэхгүй сууж байгаа бол би та бүхэндээ дуулах нэгэн сайхан мэдээ байна. Тэрний юу вэ гэхээр би өөрийн гэсэн ариун оюун академи гэд маш гоё боловсролын чиглэлээр амьдралыг утга учиртай болгох тийм ээ. Хүний амьдралын их сургууль, амьдрал за тэгээ цаашлаад бүр олон гоё ингээ амьдралаа бүтээх үйл явц туслах сургалтын төв байгуулж байгаа. Тэгээ энэхүү сургалтын төвөөрөө дамжуулаад бидний хамгийн ихний зарлаж буй хөтөлбөр нь College Prep Summer Hive гэсэн хөтөлбөр байгаамаа. Энэ юу вэ гэхээр яг энэ асуултуудыг тийм ээ миний сайн хэлсэн зөвлөгөө заавар чиглүүлгийг маш мундаг баг хамт олон маш мундаг заах одоо тийм супер хөтөлбөр байгаа. Тэгэхээр та бүхэн маань яг их сургуульд сурах гад бэлтэж байгаа 10 жилийнхэн байж болно тийм ээ. Эсвэл gap year авсан байгаа сурагчтай байж болно. Эсвэл зүгээр л ажил дээр байгаа мөртлөө гадаадад бакалавраар сурмаар байгаа хүмүүс байж болно. Эдгээр хүмүүс энэ 100 та бүхэн манай Ариун оюун академи Summer Hive-ийн College Prep-ийн зуны хөтөлбөр заавалч хүйслээрэй гэж би урьж байна. Тэгээ энэ бол үнэхээр алдаж болшгүй боломж та хэд маань 6-7 хоногийн хугацаанд маш олон зүйлсийг нэг дор сураад нэгсэндээ одоо 3-4 жил өөрөө нухаад явахын оронд айгүй богино хугацаанд маш чанартай хөтөлбөрөөр дамжуулаад цагаа хэмнээд олон зүйлсийг сурах боломжтой нэгэн хөтөлбөр юм шүү. За тэгээ 6 сарын 12-наас өмнө амжиж аппликейшнээ явуулаарай. Аппликейшнийг болохоор бид нэр rolling basis admission-аар авч байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр яг та бүхэн маань төрөөлж өргөдлөө илгээгээд төрөөж тэнцсэн хариу авах юм бол хамгийн ихэнд суудлаа баталгаажуулах боломж гарч ирнэ гэсэн үг. Аль болох хурдан аппликейшнүүдэд явуулаарай. Тэгээ заавалч өөр ийм шаардлагатай гэсэн юм байхгүй. Хэрвээ та бэлэн болсон өөрийнхөө төлөө хичээхэд бэлэн. Тэгээ өөрийнхөө төлөө хичээгээд багш нартайгаа хамтарч ажиллаад мундаг үр дүн гаргахад бэлэн бол бид нар таныг тэнцвүүлэхэд бэлэн баа шүү. Тэгээд би өөрийн биеэр баг хамт олно гардаж авч яваад бид нар хамгийн гол нь яг цөөн хүүхдүүдтэй аягүй чанартай ажиллахыг хүсэж байгаа. Тэгэхээр бүх хүүхдүүдтэйгээ би өөрөө ч гэсэн бүх сурагч нартайгаа тулж ажиллаад явах болно. Тэг илүү дэлгэрэнгүй мэдээллийг Ариун оюун академигийн Instagram хуудаснаас аваарай, Facebook хуудаснаас авч болно. Description дээр бүх хэрэгтэй линкүүдийг оруулж. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье.